Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн төв нь олон улсын хөдөлмөрийн байгууллагын тусламжтайгаар жижиг дунд аж ахуйн нэгжийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийг сайжруулах сургалтын багц материалыг боловсруулан гаргасан. За энэхүү ажил маань болохоор 2024 онд гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын баталсан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн тогтцооны шинжилгээг хэрэгжүүлэх 25-аас 28 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд маань багцсан ажил юм аа. За энэ оны 10 сард одоо жижиг дунд аж ахуйн нэгжүүд маань зөвлөлт туслах үйлчилгээ үзүүлэх 40 сургууч багшийг бэлдсэн. За сургууч багш нартайгаа хамтран Багнууд дүүрэг болон Тархан уул аймагт эхний ээлжинд одоо жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт маань явагдах гэж төлөвлөж байна. За энэхүү гарын авлага маань болохоор сургууч багшид зориулсан сургалтын удирдамж болон жижиг дунд бизнес эрхлэгч маань өөрийнхөө ажлын байран дээр одоо эзэслийн үнэлгээг хийх хамгийн энгийн арга аргачлалыг зөвлөсөн гарын авлага юм аа. За энэхүү гарын авлага маань олон улсын хөдөлмөрийн байгууллага болон хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн төвийн цахим хуудсанд нээлттэй барьсан байгаа.